Энэ бол одоо амар төгч гэр бүлийн хүнтэйгээ гэр бүлийн маргаантай байсан гэдгийг мэдээлэлүүд авагдаж байна. Шалгаж байна. Энэтэй холбогдуулаад түүний нөхөр болох 49 настай Бэг саатуулан гээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байна. За энэ хэрэгтэй холбоотой мөн одоо тус хороонд болж байгаа чагсаал хөл үйл ажиллагаанд явж байна. Тэгээ янз бүрийн байдлаар улс төржүүлнэ гэх юм уу ингээд бас хэргийн бод түнэс өөр нэг мэдээлэл олон нийтэд цацдж байна. За ингээд одоо улсын цог хамсаас улбар шар төвшөнд шилжсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ үед бол чагсаал цуглаан амлалтыг амарсан хэмжээ зохион байгуулахыг хориглож байгаа. Эдгээр хүмүүсээр ч гэсэн бас нэг цагдаагийн байгууллага шалгалт явуулж байгаа. Тэгэхээр иргэд олон нийтээс сэтгүүлчдээс бас өсгөд талайгаачийн одоо ар гэрээ хүндэтгээд энэ хэргийн талаар судалдаашаа эцэс нотлогдоогүй ийм мэдээлүүд гаргахгүй хаусъя. Цагдаагийн байгууллага холбогдох хуулийнхаа дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаад энэ асуудал маань эцэслэн одоо шүүхөөр шийдвэрлэгнэ. Анасалцсан эмэгтэй одоо чагсаал цуглаанд оролцож бас эсэргүүцлээ илэрхийлжсэн гэсэн мэдээлэл байгаа шүү. Тийм зүйл одоогоор тогтоогдоогүй. Гэр бүлийнхээ хүнтэй гэр бүлийн маргаантай байсан ийм асуудал байгаа. Тэгээ энийг бол бодох тэр гэр бүлийн хүнийг нь хууг хэрэгт холбогдуулаад саатуулан ингээ мөрдөн шалгах ажиллагаанд үргэлжлэн явж байна.